Заадах уу таароо. Өндөр улсын хооронд нэгэн жижиг тосгон байх ажээ. Тал талаас нь сүрлэг уус хүрээсэн энэ тосгоны дэрэгдүүр уулын тунгалаг устай таньгаава гол эцэж ядрахыг үл мэдрэн боргоо татуулан урсна. Энтийн газар нутаг нь хуурай, үржил шимгүү учраас чулуурхаг хөрстэй жижиг талбайгаас хүмүүс шар будаа, шошин өчүүхэн баг ургац хурааж авдаг байв. Хэрвээ энэ тосгоны хавцаа чөтгөртэй болоог үсэн бол баг ургац авахч бас гайгүй хэрэг байх байжээ. Тарай ногоо ургаж гүйцээгүй байхад л чөтгөр бүгдийг нь тонож дээрэмдэн хувхайлж хоосолждаг байлаа. Энэ тосгоны ядуу золбуу хоёртой дүүцүүлж хэлэх үг чалга. Гэвч тариачид сэтгэл санаагаар унаж байсан нь ерөөгүй. Шошин үр суулгаж гүйцээд. Миний суулгасан шош 1000 болон үржтүгэ. Ахаад суулгасан шош 10,000 болтгой гэж ерөөдөг байлаа. Тийм ч учраас тэд өөрийн цагаан гэгээнээр босож үдшийн бүрээ бостол борив бохсхилгүй ажилдаг байв. Энэ тосгоны захын жижиг байшинд нэвэн чавганц ачхүү таруугийнхаа хамт амьдран суудаг байжээ. Таруу төрөлхийн хачин мэнгтэй хүүхэд байв. Тэр мэнг нь үнэндээ загсны хайрсал гэсэн үг. Тэгтээ баруун зүүн хавирга тус бүр дээр нь ураг шүү. Тэр нь мэдэгдмэгц тосгон даяар цуу үг тарж энэ хүү усны ямар нэгэн лус савдгийн юм уу магадгүй лууны хүүхэд ч байж мэднэ гэж ярилцах бозов. Тэгээд ч тосгоны хүүхдүүд тараг хармагцал хамаг биеийн хайрстай лууны хүү ургамал биеийн хайрстай усны могоо гэж оочлох боллоо. Паро бол маш их залхуу жаал байлаа. Эмэг их нь ажил гэсээр л тариалангийн талбай руу очиход таароо уутанд шар будааны 30 ширхгийг бин хийж аваад ууд яваад өгнө. Тэр тэнд очиод хажуулдан хөвтөөд салхины тухай ингэж дуулна. Өрнийн салхи, өрнөөд бай. Дорнийн салхи, довтлоод бай. Хэрвээ юм идмээр санагдвал паро бингээсээ идчихнэ. Туула харагдвал хагасыг нь хайж өгнө. Хулган гүйж ирвэл бас л дайлна. Харин эмэг их нь ач хүүгээ гэдэс цатуулан сэтгэл тэнүүн байлгахын тулд бүх хүч чадлаа шавхан чармайдаг байлаа. Тийм ч учраас өдөр бүр тариалангийн талбайд ажиллаж, талбайгаа бордож, бас хог ургамлыг нь зулгаана. Нэг удаа таараа уулан дээр гараад хэвтэж байхдаа хийх юмгүүдээ тэнгэрээр нүүгч үүсийг тоолж гарлаа. Гэтэл хажууханд нь зүүрмэглэж гэрдсэн туула гинт босон харааж чихээ соотайлгав. Хулган нүхэн дотроосоо гүйн гарч сууснаа толгоогоо гэлжилгэн юм чагнаж эхлэв. Юу вэ? Юу болох нь энэ вэ? гэж таараа асууснаа орчин тойрноо гайхан харлаа. Гэтэл лимбэний уяхан их шиг чихт илсэв. Хэн ингэж сайхан лимбэдэж байдаг вүлээ? Лимбийн их шиг улам чангарсаар удалгүй таарагийн өмнө гүзээл зүйн жимс шиг хөөрхөн охин гарч ирлээ. Тэр охин мөрөндөө ногоо мөчрөөр сүлжсэн саг сүлэгжээ. Дотор нь сал модны навч, тар модны нахиа хийжээ. Чи хэний охин вэ? Хаанаас ирэв? Чи манай тасхуных биш шиг л ах юм. Тийм үү? Охин том хар нүдээ эргэлдүүлэн тараг гайхан харснаа наранд гялалзан харагдах голын зүг гараараа заалаа. Чи голын ихээр нутрал тийм үү? Чиний нэрийг хэн гэдэг вэ? Харин чиний нэрийг хэн гэдэг вэ? Миний нэрийг Таро гэдэг. Лууны хүү Таро гэдэг. Соним, лууны хүү гинүү гэж охин эргүүлэн асуулаа. Миний нэр чамд хачин санагдаж байна уу? Хаанаас та гэж охин цагаан шүдээ ярилцуулан инээлээ. Сайхан нэр байна. Ийм нэрийг хүчнүүдэд өгт юм. Таро баярлаж хөөрч дээр үсрэн харааснаа толгой дээрээ зогсов. Тэр хоёр хацар нь чавх шиг улаан болтол ингэж зогсов. Би лут байгаа үз тийм үү гэж тэр бардамнан өгүүлснэ. Би толгой дээрээ зогсож байгаад 30 бин идэж чаднаа гэв. Дараа нь тэр 100 дунгуулдаад амьсгаа авах зураа. Чи маргааш ирэлдэ. Би чамд сумоныг үзүүлье. Зэрлэг гахаатай би тулалдна. Бас чамайг бингээр дайлъя.
Миний эмэг их маш сайхан бин хийдэг юм. Чи бодвол аав ээжтэй биз дээ. Аяа толгоогоо зайснаа. Надад аавч байхгүй, ээжч байхгүй. Намайг бага байхад л нас орсон юм гинлээ. Би өвөг эцэгтэйгээ хоёулаа амьдардаг. Тэр надад энэ лимбийг хийж өгсөн юм. Тэгвэл чи бас л үнчин өрөөсөн амтан байх нэ. Тэр цагаас хойш Аяа Таро хоёр дотн найзууд боцгоожээ. Тэд өдөр бүр л уулан дээр уулздаг байлаа. Таро ан амьтадтай тулалдаж сумо барилдаанаар тэмцээн хийхэд Аяа лемдэж суудаг болов. Бүх ан амьтан аягийн лемтгийг сонсох гэж хуран цуглардаг боллоо. Аяа лембэдэж эхлэхэд туулаа аль хэдийнэ л ирчихсэн зайдуухан суучаад чагнаж эхэлнэ. Туулаа лимбэний ихшгийг зайдуухан сууж чагнахад сайхан. Холхон намттай юмд дуртай болохоор хөгжим сонсож байлаа ч гэсэн бас л самар цөмсөөр л байна. Зэрлэг гахаа 10 торойгоо дагуулсаар бөөн хэм хурч ирнэ. Торойнууд нь ёстой хөөрхөн амтад. Бөөрөн дээрээ хар толготой шүү. Тэдний зэрэгцэд суугаад хөгжим чагнаж байгааг харахад сэтгэлд таатай. Тэгээд ч Аяа торойнууд түүний лимбэний ихшгийг сонсохоор ирэхэд нь маш их баярлана. Тэр ч байтугай 10 торой гэдэг дууг тэдэнд зориулж зохиожээ. Тираро гэдэл сайхан дуу шүү. Үнэг бас л хурч ирнэ. Ойж ганглах дуртай болохоор хизээний л сүулдэж ирнэ. Гүүж явснаа зогсоод хавиргаа 7 бас сүүлээ сэгсэрнэ. Ингэж явсаар л үнэг хоцорч ирдэг амтан. Доргоог маш их зожил амтан болохоор нүхэндээ хэвтэж хөгжим чагнаж байх ажээ. Мод бутыг хаг ярсаар хамгийн сүүлд баавга хурч ирнэ. Баавга нойр ихтэй болохоор бүхнээс хоцорч ирнэ. Аягийн лимбэний ихшгийг сонсохоор ойн бүх ан амтан цугларахад Таро баярлсандаа болоод хийх юмаа олж ядан гар дээрээ явж бас тэднийг бингээр дайлна. Учин бин гэдэг чинь ч жаахан юм бэ шүү дээ. 50 ширхэг бин хайрч өгөөч гэж эмэг ихээсээ маргааш гуй. Магадгүй 50ч багдаж болно. Тэгвэл эмэг их маань 100 ширхэг бин хайрч өгнөз гэж Таро бодлоо. Маргааш би 100 ширхэг бин авчиръя гэж Таро хэлээд ан амтан бүхэнд нэг бин өгөхөд тэд учиргүй баяртай байлаа.